За юу яцгаанд боллоо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би дараагийнхаа бас нэг Якузагийн тухай ярих гад байж байна. Якузагийн түүхэнд бас нэрээ үлдээсэн. Ямар нэгэн маргаан тулаан болох үед ямар ч зэвсэг хэрэглэхгүйгээр зөвхөн ерөөсөө өөрийнхөө нударгаар асуудлыг шийддэг. Тийм Якузагийн тухай өнөөдөр ярих гад байж байна. Ханагата Кэй гэдэг домогт тулаанч нэрээр Якузагийн түүхэнд нэрээ үлдээсэн байт юм байна. Тухайн үеийн Япон эрчүүдийн дундаж өндөр нь 160 см орчим байсан бөгөөд Ханагата нь харин 180 см орчим өндөртэй биерхүү залуу байсан байна. Нүүрэн дээр хутга мэсний дүүрэн соревтой тэрээр 7 удаагийн гэмт хэрэг 21 удаа баривчлагдаж байсан. Бодомжинд хажуугаар нь хүн зөрхөөргүй л нэгэн байсан байна. Түүний тухай аниме болон манга дээр түүнийг домог шиг л гаргадаг. Хамгийн сүүлд Баки гэдэг аниме Ханаяма Каоругийн дүрийг түүнээс сэдвүүлж бүтээсэн байдаг. 1930 онд Токиогийн Ситагаяад баян айлын хүүхэд болж төрсөн. Аав нь их сургуулаа төгсөөд Америкт бизнес хийж байсан. Америкийн Сиэтл хотод амьдарч байхдаа ээжтэй танилцаад гэр бүл болоод Япон руугаа босож ирсэн байдаг. Нилээд юм сэхэтэй айлын хүүхэд байсан. Залуучууд 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд дунд хүн Ханагата байсан байна. Бага сургууль байхын том биетэй хүүхэд байсан болохоор сургуулийнхаа хүүхдүүдийг өмөрч өөр сургуулийнхантай нэлээд тийм зодоо хийдэг байсан байна. Гэхдээ тэр хизээч бусдыг дорд үзэж дээрлэхдэг байсан байна. Багын спорттой сайн, сурлагадаа сайн нэгэн байсан болохоор түүний ойр байсан хүмүүс хүн бүр түүнийг ирээдүйд онцгой нэгэн болон мундаг нэгэн болно байнга магтдаг байсан. Өөрөө ч гэсэн гэр бүлийн хүмүүжил сайтай нэгэн байсан. Ханагатагийн аав нь усан цэрэг болох мөрөөдөлтэй байсан боловч харааны улмаас тэнцээгүй. Харин Ханагата үүнийг мэдээд аавынхаа мөрөөдлийг гүйцэхийн тулд усан цэрэг болно гэсэн мөрөөдөлтэй болсон. Дэлхийн 2 дугаар дайны үед дунд сургуулийн хүүхдүүдийг бууны үйлдвэрт ажиллаулдаг байсан. Ханагата нь том хүнээс дутгааргүй хичээж ажилладаг байсан. Ажлаа олигтой хийхгүй байгаа томчуудыг хүртэл хашаагаад авдаг байсан байна. Ингэтлээ тэр Япон орны төлөө, Япон цэргийн төлөө, өөрийнхөө мөрөөдлийн төлөө маш их хичээж байсан боловч Дэлхийн 2 дугаар дайнд Япончууд ялагдаж түүний мөрөөдөл талаар болсон байна. Түүнд амьдрал утгагүй санагдаж мөрөөдөл нь ч алга болсон болохоор Жибуэгийн гудамжинд зодон хийж өнгөрөөдөг болсон байна. Ханагата нь энгийн иргэдийг дээрлэхгүй харин муу гаруудтай зодоо хийдэг байсан байна. Ахлах сургуульд байхдаа Якуза нартай зодон хийж яваад Андо гээд Якузагийн бүлгийн толгойлогч Андотой танилцсанаар Якузагийн бүлгийн гишүүн болсон. Ингэснээр түүний амьдрал оронгоор өөрчлөгдсөн. Андо Нобору нь Якуза хийж байгаад сүүлдээ кино найруулагч, зохиолч болсон тийм түүхтэй байна. Нэг нь хэдий Якуза байсан боловч харьяа газрынхаа энгийн ардад нэлээд нэр хүндтэй тусгах нэгэн байсан байна. Ингээд Ханагатагийн Якузагийн үеийн домгууд нэхэлдэг. Биеийн өндөр хөдөлгөөн сайтай Ханагата нь мэрэгжлийн боксчинтай зодтолдож дийлчгээд мэрэгжлийн боксчийн тамирчин харин чи гараа атгаж хүн зохихгүй хүн алгаж магадгүй юм байна. Тийм болохоор чи гараа дэлгэстэйгээ хүн зохиж байгаарай гэж зөвлөсөн гэдэг. Өөр бас түүнийг нэлээд нэр хүндтэй болсон нэг домг нь тухайн үедээ эд оргилж байсан Японы мэрэгжлийн бүхийн авраг Икидозан Шибуяд уушийн газар нээгээд ажиллаж байсан байна. Ханагатагийн бүлэг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Якузагийн эзэмшлийн газар бизнес эрхлэхээр бол заавал татвар төлдөг байсан байна. Ханагата нь уушийн газар ирээд хэн энэ газрын эзэн бэ гэхэд булангаас нь Гихидозан гарч ирээд та нарт татвар төлөхгүй би энэ газрын эзэн байна гэсэн. Харин Ханагата нь түүнтэй гар барьж түүнийг суутлан гарыг атгсан гэдэг. Иннээс хойш Гихидозан үзэгдэхэ болж Ханагататай нэг ч удаа тааралдаагүй. Нэг удаа Оросын мафийн залуучуудтай муудалцсан. Нэгэн түн рүү сэлэмтэй дайрсан бөгөөд Ханагата нь өөрөө цавчуулахаас өмнө түүнийг цохиж унгаасан бөгөөд үүнээс олж зодуулсан залуу шархаад ийлэхгүй өөд болсон байна. Энэ явдлаас болж Ханагата нь хэсэг хугацаанд шоронд суусан. Дайны дараах Япон оронд гадныхан маш их ихсэн. Муу гадаадуудаас Япончуудыг хамгаалдаг байсан байна. Солонгос кинон дээр бол манай дуухан л гэсэн үг юм да. Нэг удаа өөр Якузагийн бүлгийн
гишүүн түүнийг буудгаар дайрсан. Түүн рүү буу тулгасан байхад тоосон шинжгүй буудах юм уу үгүй юу? Сайн унилж байгаад буудахгүй бол дараа нь чи амьгүй штэ гэж хэлсэн юм. Түүний хөнөөгөөр ирсэн залуу салганаж байгаад түүний 3 удаа буудсан байна. Гурлаа гарыг нь ансан бөгөөд үүний дараа Ханагата өөрийн биеэр эмнэлэг орж шархаа болгочход эмчилгээгээ дуусгалгүйгээр өөрийгөө буудсан залууг Шибуягаар хайж явангаа тэндээ зугаацч байсан гэдэг. Үүний дараа түүнийг өгшгүй нэгэн гих яриа олонний дунд гарч түүний нэр хүнд улам хүнд их өсөж байв. Бүлгийн долгоолагч Андо шоронд орсон хойгуур бүлгийг орлож толгойлогч нь болж явж байсан. Тухайн үед Якузагийн бүлгүүд эрх мэдлийн төлөөх бие биетэйгээ дайн идэг байсан. Ханагата нь 33 наснда 3 залууд хотголуулж нас барсан байна. Түүний талаар сонин дээр хүртэл бүхлийнхэн талаар мэдээлж ирсэн. Одоо хүртэл Якузагийн түүхэнд үлгэр домог мэт түүний яриаг ярьдаг. Олон ч канон дээр түүний дүрийг гаргасан аниме дээр хүртэл гардаг. Залуу насны ирж хүч чадалтайгаа 33 наснда энэ хорвоо гарсан байдаг.